За өглөөний мэнд итгэлээ эзнийгээр услах өнөөдрийн ишлэл бол Иохан номын 9-р бүлгийн 38 дугаар ишлэл байна. За би эндээс уншия. Тэр эзэн би итгэж байна гэд түүнд мөргөвөө гэж бичсэн байна. Тэгэхээр энэ бол сохор хүн гараа ороод Есүстэй уулзсны дараа хэлсэн үг байна. Тэр Есүсийг ер нь дэлхийд дэр хүмүүс баг үгүйсгдэг. За маш сайн багш байсан. Их үнэн сургаал үндэслэгч гэдэг юм уу. Энэ утгаар нь хүлээж аваад Библийн ишлэлийг хүмүүс маш ихээр сошиал орчинд татаж ярьдаг байна. Гэхдээ нэг зүйл байна. Хэрвээ итгэгч бол яах ёстой вэ гэвэл мөргөх ёстой. Бид нар бүтэнсэ өдөр болгон цуглаан дээр яагаад ирдэг вэ гэвэл бидний итгэл маань мөрөглийг агуулж ээж энэ бол жинхэнэ итгэл болдог юм аа. Тэрнээс биш мөргөл байхгүйгээр хүлээн зөвшөөрөх бол хүн болгонд байдгаа. Тийм учраас та бүхэн маань хэрвээ түүнийг Бурхны хүү гэж итгэж байгаа бол шуулгандаа ирж мөрөглөө өргөцгөөгөөрэй гэж уриалж байна.